Найсан Kidros тамтруулж байгаа цуврал инженеруудын дараагийн дугаарт морил бид нар weapon case задлаа явж байгаа. Одоо weapon case-нуудын хамгийн хямдханаас 2 дахь нь буюу USB-S. Зөвхөн USB унтаг case-ийг өдөртөө залж үзэж байна. Дотны үедээ танилцъя. Keydrop нь Counter Strike дотор байдаг case-нүүд тайлбар, case нэдэглүүд box item. Та бүхэн үнэгүй case-с эхлээд асар үнэтэй case нэх боломжтой байна. Өөрийн үеийн скинийг апгрейдерээр сайжруулах болон skin changer-ээр дуртай скинээрээ солиод авах боломж бий. Хэрэг эсвэл бус дэлгэцтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа case battle хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS-сэн промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний ороосон бүх giveaway-д оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500 giveaway зарласан байгаа шүү. Fire swap. Таны скинүүд нэг л хууч санаж байна. Унгаас нь эсвэл зүгээр л өөчсөн скинээс л гаргаа болохгүй л Fire swap-тай танилцъя. Шилбэрийн скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CDS промо кодыг ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. Бичлэг болгоны өмнө зааж өгөхтэй нэг зүйл байна. Тэр нь юу вэ гэхээр giveaway тэрхэн оролцох бай. Giveaway-д оролцохын тулд хамгийн түрүүнд манийхаа промо кодыг ашиглаад депозит хийсэн байх хэрэгтэй. Энд чи giveaway хэсэг дээр нь CDS гээд одоо манийхаа промо кодыг ашиглаад apply хийн. Тэгээд скинээр байна одоо хүссэн төрлөөрөө одоо чи депозит хийн. Тэгээд giveaway-д оролцох боломж оролцсноо гэсэн үг. За giveaway хэсэг рүү оронгуудаа одоо чи депозит хийсэн байна гэж бодъё. Giveaway хэсэг рүү ороод CDS-сэн хэсэг рүү орох юм бол манийх нь одоо байгаа active giveaway дарагдаж байна. Одоо манай олонгод ороогүй байгаа 2 giveaway. Энд чинь join дарах юм бол энэ одоо entries манай өмнө депозит хийсэн байсан болохоор одоо үнэгүй орж байгаа гэсэн. Яг одоогийн байдлаар бол нэг $59200 giveaway бол актив байна. Тэгээ энэ giveaway-д бол ерөнхийдөө өдөр хүрэхгүй хугацаанд ер нь бол задраад байлаа. Ойролцоогоор нэг 12 цагт хүн дүүрээд тэгээ нэг 36 цагийн дараа яг задарч байгаа юм да. Тэгээ мань сая ингээд листээ гүйдэж үзтээ маань 9 сарын 1-ээс хойш ингээд харах юм бол одоо өнөөдөр 9 сарын 26 бараг нэг сар шахуу хугацаанд яг 65 giveaway хийсэн. 66 giveaway хийсэн байна. Тэгээ энэний дүнгээ маань ингээд бодсон чинь ерөнхийдөө бол $75,000 орчим giveaway хийсэн байна. Тэгээ нэгсэндээ 9 сарын 1-нд энэ $50 депозит хийсэн байсан тохиолдолд энэ бүх giveaway чи оролцох боломжтой байсан гэсэн. Тэгээд одоо 10 сар ч гэсэн ер нь бол дахиад ийм giveaway явна гэсэн. Магадгүй чи энэ бичлэгийг үзэж 11 сард үзчихвэл дахиад нэг иймэрхүү хэмжээний giveaway явж байна. Тэгээд giveaway-тэй оролцохоор арга сурсан баг. Бичлэгэнд орцгаая. USB-S $1.19 үнэтэй. Хамгийн үнэтэй юм бол Target Acquired. Амар үнэтэй юм байна. Юу вэ? Гэхдээ унах шанс. Энэ унахгүй хуу. Энэ бол унах итгэхгүй байна. Энэ жоохон унах хэцүү. Энэ бол унж болох байх. Амар үнэтэй USB-нүүд байт юм байна. Зөвхөн USB-ний кейс. Тэгээд энэ Dotly гэдэг мэд дээр маш их харах бах. Тэгээд тэр ашигтай байна. Тэр алдагтай байна. Шалгаа үзье. Зөв залхад бид нар $119 хэрэгтэй. Тэгээд шинцаа. Яндорч бол гоё л байна. Эдий задлж байгаа. 15 л хах те. 4. Nice. 5. 6. 7. 8. 9. 10. 50 задлсан. Бид нар $50.5-ыг ёо 50% алдагтай байгаа маань одоогийн байдлаар яндорох хэрэгтэй байна. Тэгээ миний мэдэн нь бол анзаархад бол ерөнхийдөө нэг юм USB ч юм уу knife mic гэсэн жоохон мяа байт юм аа. Одоо миний бодлоор ингээд нөгөө ингээд хүний тарих ингэж ажиллаж байгаа шүү дээ. За нэг USB-ний скинт болчих. Зөвхөн USB ундаг кейсийн задлж ингэнгүү тэгж бодох хүн их учраас тэр кейсийн хувьд юу гэдэг сайтта team кейснүүдийг ашигтай байлгуул дээр байх. Манай одоо сайт хийх юм бол тэ тэр хутганы кейс, butterfly-ийн кейс мэз бол мяасан шүү дээ. Тэгэл хамгийн энгийн хүн сонгоход амархан кейснээсээ л хамгийн их ашиг болох байх. Тэгээд ер нь тэгээ бас дээрэс нь өөд талаараа бас мань ингээд кейснүүдийг задлж өгч байгаа контент хийж байгаа нь бас тэгээ team trap-нд унгаахгүй юм чи одоо манай өмнөөс ч дурч өгч байгаа шүү дээ. 7 9 10 Yes. Basically boys. Бид нар бол ер нь 50% тасаж авлаа. Энэ кейс амар муу кейс байна. Энэ кейс ер нь задлаад дэмэл. Энэ бас Joker модо задлаж онцгой байх. 2.9. That's bad. Стил тэгэл би задлана. 20-ыг задлахад бидэрт $1909 хэрэгтэй байна. За нэг $100 USB хожоод тэрийг give хийчихдэг. Тэгээ энэ serum give хийчихдэг. Dark water хийчихдэг. White out болсон. That's good. Oh, dark water нуучлаа. Oh, that's crazy ашиг бай. 60% ашигчлээ. 60 мэдгүй. Дүүч юм бэ. 70% ч. 75% ашиг. That's good too. Аригч болохгүй гадаа баярлах хэрэгтэй. 2.9% шаасч тавьж байсан юм шүү. Дахиад white out унгаачлаа. Гэтэ энэ болонгоо та үнэтэй white out биш юм байна. Одоогийн байдлаар 15 залцсан ба тэ энэ 20 дахь нь
Come on. I think that's good. Not good enough. За 20-ыг задлсан бид нар $1909 what? Хай мэрэгчин. За вэж. I go for max 30-ыг задлж байна. I believe. Nah. Target acquired, please. Yes! Never stop and loss. $2864 стил алдагдлаа. Visa Max Win-ийг авчаад. За яг энэ алдагдал байж болох алдагдал байл та нэг 20% deposit bonus-аас л баг 10% л алдагдал хэлсэн шүү дээ. Тэр нь иймэрхүү кейснүүд ер нь жоохон онцгой юм дөө. Хүн ямархан сонгох магадaltaй кейснүүд бол жоохон димилээд. Тэр нь бол дими гэдэг одоо манай нэг баталж л байна дөө. Та нар ийм ер нь бол энэ бичлэг үзээгүй бол бас тэ нэг USB-ний скинтэй болоод орчихъя гэж алдах байсан хүмүүс бол байгалах. Тэгэд ер нь бол тэгэл угаасаа бизнес чи тэгж л явж байгаа дөө boys. Одоо кино театр чинь юу гэдэг киноноос мөнгө олохгүй тэ юунаас мөнгө олд гэдэг чинь одоо ундаа попкорноос принт стрим унгааж байна. Яг тэрнтэй адилхан. Зарим юм дээр алдагдлын, зарим юм дээр ашиг хийн. Тэгээд хамгийн эцсийн дүндээ юу гэдэг ямар нэгэн байдлаар бизнес юм бол хойно угаас ашигтай л ажиллах хэрэгтэй. Тэгэл яг иймэрхүү кейснүүд дээр л би бол ашигтай байх хэрэгтэй гэдгийг бол энэ бол ингэ тэгээ гүйлгээ ухаанаар мэдээд байгаа байхгүй. Иймэрхүү яг ингээд те хамгийн сонгоход амархан кейснүүдийг битээ сонгож за. Нэр giveaway юм. За ер нь бол манийх нь giveaway бол энэ сарын яг одоогийн байдлаар giveaway бол нэг $65,000 giveaway байгаа. За тэгээд Dark Water-ыг авах уу, Serum авах уу? Хоёулын ч үү. Кейс батал дээр ялагдсан гэхдээ ашиг хийцэн байна. Бүр 100-аас илүү хувь ашиг хийцэн байна. That's crazy. Би тэг 100% та хүрнэ гэж би бол бодоогүй. Сонил. Үнтэй гэж дөө. Миний 7 хоног хүрээгүй баг чи 844 орцсон. Энэ giveaway хийцээ хэлээ. Telegram дээрээс хараад. 4 хоногийн дотор 800 ороод ирсэн маа энэ giveaway. 877, 844. Okay, that's crazy. Тэгээд Emerald-ийн giveaway 517 орсон байгаа юм байна. Энд ч одоо 2000 дутуу. Гэхдээ яг үндэ энэ ч одоо 1900 болцсон байна. 100 бол deposit bonus deposit 2 дахь үржүүлээд ийцэн л байгаа юм байна. Энэ хоолын giveaway мэдлээд өгсөн баха. Уул нь 3000 дутуу байх хэрэгтэй. Гэхдээ яг үндэ 600 хүн ер нь бол deposit bonus 2 нугалж ийсэн байгаа юм байна. Алдагдлаа. Хэдээс энэ кейс шар утаа кейсээ гэ. Иймэрхүү кейснүүд ер нь утаа байт юм да. За Joker мод дээр тэгээд яндорох гэж үзье. Өмнө giveaway сая скийцэн те. Хийцэн байна. Тэгвэл одоо би баланс зарж байна. Манийхан мөнгө бүр дуусч байгаа юм шүү дээ. Тэгээд 50%-аар зээл аваад үзье та. Энэ 50% зээлийг хүмүүс ойлгохгүй л байгаа юм шиг л дээ. Ер нь ингээл чи юу гэдэг бага баланстай мөртлөө үнэтэй кейс аталмаар байвал юу гэдэг бага мөнгөөр илүү их тийм entertainment авах гэдэг байгаа байхгүй юу? Энд чи эцсийн дүндээ юу гэдэг яг те ашиг хийх нь цөөнх штэ. Яг үндэ кейс авчиж кайф авах гэдэг байгаа зү. Ер нь бол гэхдээ тавилах ер нь бол. Гэхдээ ер нь кайф авахгууд тэгээ би ингээ $100 байлаа. Гэхдээ $1000 кейсийг би ингээ задлж үзмээр байвал тэгээд үгүй 90% зээл аваад тийм боломжийг олгож байгаа байхгүй. Хүмүүс олонгуудаа нэг $1000 зээлээ тэрнгээр бизнес хийгээд $10,000 олонгуудаа $1000 төлөнгүүтээ $1000 буцаагаа төлөөд 9000 ашиг хийнэ гэж бодоод байгаа юм шиг л. Яг үндэ эн чинь болонгууд одоо энэ маань 900 одоо энэ $1000 кейс батал байлаа гэж одоо цаби 50% зээл авчих юм бол $500 тоглож байгаа. Гэхдээ хоцсон юмныхаа 50%-ийг авах байхгүй. Ер нь бол яг пропорцлоод авах гэсэн үг. Гэхдээ гарч ирж байгаа кайф авч байгаа скинүүд чинь гоё скинүүд харж байгаа. Тэрнгээр л Dark Water авч байна. Nice. Энд чи Target Acquired авцсан байна. 50% ашиг. За би энэ чи giveaway тэгээд энэ Telegram дээр сая энэ giveaway маань зарлаагүй юм байна. Тэгээд ер нь бол энэ бичлэгийг үзэж байгаа чинь ер нь бол яг үндэ өнөөдөр дөнгөсөө оруулсан Dark Water бол giveaway байхгүй. Аль хэдийн алга болсон байна. Үннийг л хэлье. Гэхдээ яг хоо өдрийнх нь өөр giveaway ороод солигдоод өөр $100 скин, $200 скин giveaway руу ороод ирсэн байна. Тэгээд тэрэн лүү та нар орж болно л доо. Тэгээд яг тухай бүрт нь алдалгүй giveaway-д ормоор байвал энэ Telegram руу оруулаа. Пин коммент дээр байгаа шүү. Энэ кейс батлыг авчи да. Тэ. Жохон Mia кейсний кейсэн дээр алдагдaltaгүй хүн шиг гарчмаар байна. Target Acquired талдаа нэг унаад манайх даваатай хэлчихэ. Тэгэл болоо штэ. 2 Target Acquired авчи. 2.9%. Ихтэй 30-ыг задлж байгаа гэдэг чи яг л нэг л унах боломжтой штэ. Orange Anolis юм уу? Окей. Orange Anolis.
Энэ харж байгаагүй ским байна. Энэ нэг сүлд орж ирсэн баха. Нэг хальт харсан л царай чинь. Гэтэ тоглоом дотор л харж байгаагүй ским байна. Гоё ским байна. Бүр алдагдлаа. This game sucks boys. So bad. Юу вэ? Би case battle дээр ялснаа 54 доллар алдагдлаа хийчихлээ шүү дээ. Evil case нөө. Тэгээд ер нь бол мань дажгүй case-ийг олоход ер нь бол ханаад байнга л хэлж байгаа. Онцгүй case-ийг олоод хэлж байгаа. Тэгээд ямар ч case бол тийм бодтой ер нь бол онцгүй case л. Дараагийн бичлэг үзье.